Сайн мэцэн үзэгчтэй парламент телевизийн дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. Та бүхэндээ өнгөрч байгаа 7 хоногт олон улсад болсон онцлог үйл явдлаас таймлан хүргэх гэж байна. За өмнөх дэлхийн тоймоор хүргэж байсан Орос Украины дайныг өндөрлүүлэх асуудлаар Америк нэгдсэн улсын зуучилж байгаа энэ үйл явдлыг энэ 7 хоногт бас үргэлжлээд явагдсныг та бүхэндээ хүргэе. За өнгөрсөн 7 хоногийн ням гарагт Америк нэгдсэн улс Украины яриа хэлцээ Сауди Арабын нийслэл Эр-Рияд дотноо зохиогдлоо. За үргэлжлээд даваа мягмар гаригуудад мөн Америк Оросын болон Америк Украины улсууд бол давхар зохион байгуулагдлаа. За эндээс зарим нэг үр дүн тохиролцоонуудад бол хүрээд байна. За ингээд энэ талаарх мэдээллийг өнөөдрийн тойм хөтөлбөрөөр таймлан хүргэх гэж байна. За ням гарагт явагдсан Америк Украины талуудын уулзалт өнгөрсөн 7 хоногийн лав гарагт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украины ерөнхийлөгч Зеленский нар уцаар холбогдсон ярилцаж тохиролцсны дараагаар хийгдсэн юм уулзалт болсон. За ээлжит уулзалтын талаар Украины батлан хамгаалахын сайд Рустем Умеров ням гарагт өөрийн нийгмийн сүлжээнд хуудасаараа дамжуулаад анхны мэдээллийг бол өгсөн байгаа. Тэрээр хэлэхдээ Америкийн талтай хийсэн яриа хэлцээ өр бүтээлтэй нарийн ширийн асуудлууд дээр нэлээд төвлөрч явагдсныг онцолж эрчим хүч гэх зэрэг энэ гол чухал асуудлуудыг бол хөндлөө гэдгийг мэдгдсэн байгаа. За мөн тэрээр Украин улс үн мөнхийн их тайвныг тогтоох зорилгоо бодит явдал болгох тал дээр ажилласаар байна гэдгийг бол нэмж хэлсэн байгаа. За үргэлжлээд даваа гарагт Сауди Арабын нийслэл Эр-Рияд хотноо Америк Оросын дипломат төлөөлөгчдийн Украины дайны асуудлаарх яриа хэлэлцээ явагдаж өндөрлсөн. За ингээд талууд 25-ны мягмар гарагт хамтарсан мэдээлэл гаргана гэсэн мэдээллийг бол хийсэн байна. За Орос Америкийн дипломат төлөөлөгчдийн энэ удаагийн уулзалтаар хар тэнгист гал зогсоох тухай асуудлыг бол хэлцэх болно гэдгийг Трампын ойрхон дорнодын асуудал хариуцсан төлөөлөгч Стив Витков өмнө нь буюу өнгөрсөн ням гарагт Fox News телевиз төгсөн ярилцлагатаа бол онцолж байсан байгаа. За мөн энэхүү уулзалтаар хар тэнгист гал зогсоохоос гадна хар тэнгисээр улаан буудаа тээвэрлэх энэ өмнө нь 2022 онд Турк бол нэгдсэн улсын байгууллагын зуучлалснаар эхлүүлж байсан энэ санаачлаг бүхий хэлэлцээрийг дахин сэргээх эхлүүлэх асуудлыг энэ удаагийн техникийн уулзалтаар бол ярилцсан гэдгийг хэвлэлүүд мэдээлсэн юм аа. За Оросын албаны улсын төлөөлөгчдийн багийг тус улсын парламентын дээд танхим буюу холбооны зөвлөлийн олон улсын асуудал хариуцсан орооны дарга Григорий Карасин Оросын албаны улсын холбооны аюулгүй байдлын албаны даргын зөвлөх Сергей Беседа нар тэргүүлэн оролцсон. Харин Америк нэгдсэн улсын төлөөлөгчдийн багт төрийн департаментын бодлого төлөвлөлтийн дарга Майкл Антон зэрэг албаны хүмүүс оролцсон гэсэн мэдээг бол өгсөн байгаа. За хоёр талын ажлын төвчний яриа хэлцээний тухай олон улсын хэвлэлүүдэд бичснээр энэхүү уулзалт Эр-Рияд хотын тансаг зэрэглэлийн зочид буудалд хагас өдрийн турш буюу 12 цаг гаруй хугацаанд үргэлжлэн явагдсан гэдгийг бол мэдэгдсэн. За мөн түүнчлэн энэ уулзалтын хамтарсан мэдээллийг бол гаргахаар болсон гэдгийг бол анх мэдээлсэн байна. За ингээд талууд хамтарсан мэдээлэлээ бол танилцуулсан байна. Хамтарсан мэдээлэлд юу танилцуулсан бэ гэхээр Орос Украин улсууд Америк нэгдсэн улсын энэ тавьсан саналын дагуу зуучлалын дагуу хар тэнгист гал зогсоохоор тохиролцсон гэдгийг бол мэдгдсэн. За хоёр улс хар тэнгист гал зогсоож аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээх тохиролцоонд хүрснийг цагаан ордны зүгээс мягмар гарагт аль бие усаар мэдгдсэн. За хоёр тал мөн хар тэнгист арилжааны усан онгоцуудыг цэргийн зориулалтаар ашиглахаас урьдчилан сэргийлэх тал дээр тохиролцсныг Вашингтоны зүгээс мэдгдсэн. За түүнчлэн Орос Украины хооронд эрчим хүчний байгууламжуудад цохилт үзүүлэхийг хориглох тохиролцоонд хүрснийг бол мөн Америк нэгдсэн улсын талаас мэдэгдсэн байгаа. За эрчим хүчний дэд бүтцийн тал дээр талуудын ашигласан нэр томьёо өөр байсан ч их сурвалжуудын мэдээлж байгаагаар эрчим хүчний байгууламжуудын жагсаалтад газрын тос боловсруулах үйлдвэр, ус шахах станцыг багтаасан газрын тос хий дамжуулах хоолой агуулгын байгууламжууд, за цахилгаан станц, дэд станц, трансформатор,
За цахилгаан дамжуулагч зэрэг одоо цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх дамжуулах дэд бүтцийн одоо бүхий л энэ байгууламжууд за мөн цөмийн цахилгаан станц, усан цахилгаан станцын 70 зэрэг эдгээрийг бол одоо үүнд багтааж оруулж байгаа гэдгийг бол их сурвалжууд мэдээлсэн юм аа. За цагаан ордны мэдээлэлд мөн Америкийн нэгдсэн улс олон улсын зах зээлд одоо хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон одоо бордог дахин одоо экспортлж эхлэх тал дээр Оросын холбооны улсад дэмжлэг үзүүлж за дээрэс нь хоригдол солилцоо болон одоо хүчээр Оросд очисон Украин хүүхдүүдийг нутаг буцаах тал дээр Киевт тусалцаа үзүүлнэ гэдгийг бол нэмж мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл одоо энэхүү гал зогсоох тохиролцоог одоо хэрэгжүүлж эхлэх бас энэ үндсэн хоёр талд одоо бас ингэж ямар нэгэн байдлаар ийм даваа байдал олох үүднээс эдгээр одоо зүйлүүдийг Америкийн нэгдсэн улсын талаас санал болгоцсон гэдгээ одоо мэдэгдсэн байгаа. За Америкийн нэгдсэн улсын зүгээс хоёр талын хоорондох яриа хэлцээг бол үргэлжлүүлсээр байх болно гэдгээ мөн онцолсон. За гэхдээ цагаан ордны мэдээлэлд бол хар тэнгисийн бүсэд болон эрчим хүчний дэд бүтцүүдэд гал зогсоох тохиролцоог хизээнээс хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхлэх талаар бол тодорхой мэдээллийг бол хийгээгүй одоо тухайн үед бол. За Орос Украины одоо ерөнхийлөгчийн албаны зүгээс мөн нэмэр гарагт одоо энэ талаар аль бие усны мэдээллийг бол гарган танилцуулсан байгаа. За Кремлийн мэдээлэлд бол дээр дурдсан тохиролцоонуудад хүрснийг мэдээлсэн ч хүчин төгөлдөр одоо энэ хар тэнгист гал зогсоох тохиролцоог хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхлэхээс өмнө зарим тодорхой нөхцөл шаардлагуудыг хангасан байх ёстой гэдгийг бол зөвхөн тэмдэглэсэн. За яг л нөгөө өмнөх 30 гал зогсоох тохиролцоог дэмжиж байгаа ч бид бас урдчилсан нөхцлүүдийг тавьж байна гэдэгтээ ижилхэн зүйлийг бол Кремлийн зүгээс ярьсан байна. За тодорхой нөхцөл гэдэгт Оросын эсрэг тавьсан энэ олон улсын за Европын одоо худалдаа болон санхүүгийн шилжүүлгийн энэ Swift Pay зэрэг одоо үйлчилгээнээс хассан энэ хоригууд за мөн далайн гаралтай бүтээгдэхүүн гэх зэрэг хүнсний экспортод тавьсан хоригуудыг цуслах ёстой гэдгийг бол Оросын талаас онцлсан байна. За ингэх юм бол одоо энэ хар тэнгист гал зогсоох тохиролцоог одоо эхлүүлэх болно гэсэн байр суурь илэрхийллээ. За харин Украины ерөнхийлөгч Зеленский одоо өөрийн мэдээлэлдээ дээрх тохиролцоонуудыг бол шууд хэрэгжүүлж эхлэх болно гэдгийг мэдэгдсэн. За Зеленский Киев хотно хийсэн эвлэлийн бахварлын үеэр хар тэнгист гал зогсоох тохиролцоог бүх зүйл зөв замдаа орох эхний алхам болж байна хэмээн тодорхойлж одоо хэн ч Украин улсыг энхийн гэрийн цаад гацаа болж байгаа гэж буруутгах чадахгүй гэж одоо тэрээр хэллээ. За мөн хэрвээ Москва гал зогсоох тохиролцоог зөрчсөн тохиолдолд Оросын эсрэг нэмж хориг арга хэмжээ авч Украинд зэвсэг нийлүүлэхийг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампд уриалгах болно гэдгийг бол тэрээр хэлсэн байна. За ийхүү хэдийгээр хар тэнгист гал зогсоож эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт үзүүлэхийг хориглох тохиролцоонд одоо хүрсэн боловч мягмар гарагт Ирия дотноо яриа хэлцээ явагдаж байх үеэр Оросын иргэний эрчим хүчний дэд бүтцүүдэд үргэлжлүүлэн цохилт үзүүлсэн талаар одоо Москвагийн зүгээс Украиныг буруутгасан мэдээллийг бол хийсэн байгаа. За дээрх цохилтоороо Зеленский өөрийгөө гал зогсоох тохиролцооны үүргээ дагаж мөрдөх чадваргүй гэдгийг харууллаа юм ээ. Оросын батлан хамгаалахын яамны зүгээс бол мэдэгдсэн. Эсвэргээр Оросын талаас даваа гарагт Украины зүүн эзэсгийн Сүмийн хотод агаарын цохилт үзүүлсний улмаас 100 гаруй хүн шархагдсан бол мягмар гарагийн өглөө мөн 139 дрон бол нэг баллистик буужийг харавсныг Украины талаас бол мэдэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл хоёр талын хооронд Америкийн зуучилж байгаа яриа хэлцээ Сауди Арабид явагдаж байх үеэр талууд бол харилцсан одоо цохилтуудыг хоёр талд үзүүлж за эдгээрт бол одоо бас эрчим хүчний энэ байгууламжууд өртсөн гэдгийг бол мэдэгдэж бие бинийгээ одоо бас буруутгасан юм аа. За эрчим хүч ялангуяа эрчим хүчний дэд бүтцүүдэд цохилт өгсөн талаар Орос Украин харилцсан бие биенээ буруутгасан байгаа. За Оросын албаны улсын Брянск, Курск мужууд болон мөн Кремийн бүс нутгийн эрчим хүчний холбогдолтой объектуудад дроны цохилт үзүүлсэнийг бас лавг гарагт Оросын албаны улсын батлан хамгаалахын яамны зүгээс бол мэдэгдсэн. За Украины талаас ч мөн ижил мэдээлэл хийсэн баг. 3 сарын 18-наас хойш эрчим хүчний 8 байгууламж Оросын халдлагт өртсөн талаар Украин улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын удирдах албан тушаалтан бол одоо мэдэгдсэн. За та бүхэндээ эргэн сануулгад 3 дугаар сарын 18-ны өдөр Америкийн нэгдсэн улстай тохиролцож Оросын албаны улс одоо Украины эрчим хүчний байгууламжуудад үзүүлэх цохилтоо 30 хоногийн хугацаанд зогсоохын тохиролцоонд бол хүрсэн. Харин 3 сарын 19-нд Украин улс мөн л одоо Оросын албаны улсын эрчим хүчний дэд бүтцүүдэд 30 хоногийн хугацаанд цохилт үзүүлэхгүй гэдгээ зөвшөөрсөн мэдээллийг бол хийсэн байгаа. За тэгвэл үргэлжлээд одоо энэ Украины асуудлын эргэн тойрондох дараагийн нэгэн үйл явдал Франц улсад боллоо. За Францад Украиныг дэмжигч улсуудын чуулган Парис хотноо зохион байгуулагдсан байгаа.
За энэ чуулганыг бол одоо Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон болон мөн Их Британий ерөнхий сайд Кир Стармер нарын одоо санаачлагаар бол энэхүү зохион явуулж за Украин дэмжлэг үзүүлэгч Европын голцоо одоо 30 орчим улс орны төр засгийн тэргүүнэр болон мөн НАТО гэх зэрэг олон улсын байгууллагуудын удирдлагууд ирж оролцсон байна. За энэ уулзалтаас өмнө уулзалт зохион байгуулагдахаас өмнө Зеленский Макрон нарын одоо бас богино хэмжээний уулзалт зохион байгуулагдсан байгаа. За энэ уулзалтын дараагаар тэд хэвлэлийн баг хурал хийсэн. Энэ үеэр Зеленский Макроноор Оросын холбооны улсын зүгээс одоо тавьж байгаа урьдчилсан нөхцлүүдгүйгээр гал зогсоох тохиролцоог хийх шаардлагатай байгааг илэрхийлж за дайн тулаан үргэлжилж байгаа нөхцөлд Оросын холбооны улсын эсрэг тавьсан хоригуудыг бол цуцлах ёсгүй гэсэн юм өөрсдийн байр суурийг бол ижилхэн байр суурийг бол илэрхийлсэн юм аа. За харин энэхүү Парис хотод зохиогдсон Украиныг дэмжигч орнуудын эвслийн одоо чуулган уулзалтаар ирээдүйд гал зогсоох хэлцээрийг хадгалахын тулд Европ болон бусад улс орнууд ямар дэмжлэг одоо Украинд үзүүлж болох талаар нэгдсэн тохиролцоонд хүрэх энэ асуудлыг хэлэлцэнэ гэж бол одоо мэдээлж ирсэн байгаа. За энэ чуулганаас одоо ямар шийдвэр гарсан бэ гэхлээр үндсэндээ нэг асуудал дээр бол нэгдсэн тохиролцоонд хүрлээ гэсэн зүйлийг бол одоо Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ чуулганы дараагаар хэлсэн байгаа. Ямар асуудал вэ гэхээр Орос Украины хооронд байгуулагдах гал зогсоох тохиролцооны үеэр инхийг сахиулах үүднээс Европын цэргийг одоо Украинд илгээх, байршуулах энэ асуудал дээр бол одоо тохиролцлоо. Тэгээд цаашдаа энэ асуудлаа одоо улам төлөвлөгөө болгож ингэж одоо бодит арга хэмжээ болгож явуулах болно гэдгийг бол мэдгдсэн байна. За мөн Киевт үзүүлэх дэмжлэг тусалцааны талаар хэлэлцэн. Өмнөх тэр Зеленский Макрон хоёрын уулзалтын төгсгөлд бол мөн Эммануэль Макрон Украинд нэмж одоо 2 тэрбум еврогийн шин зэвсгийн багц тусламжийг үзүүлэхээр болсон мөн аль биесээр зарласан байна. За хоёр улсын хооронд гал зогсоох одоо Орос Украины хооронд гал зогсоох тохиролцоонд хүрсний дараагаар Франц болон Их Британи улсуудаас одоо санал болгож байгаа Украинд цэрэг илгээх асуудлыг бол энэ чуулганаар хэлэлцээд за ойрын өдрүүдэд Украинд цэрэг илгээж байршуулах төлөвлөгөөний асуудлаар Франц, Британи хамтарсан багийг одоо Украин улсад илгээнэ гэдгийг Макрон мэдгдлээ. За тэрээр чуулганы өмнө лав гарагт хийсэн мэдээлэлтэй Европын цэргийг галын шугамын одоо бүсэд биш харин стратегийн нөөц байдлаар буюу Оросын зүгээс ирэх шинэ халдан давталгаанаас сэргийлэх үднээс галын шугамын ард байршуулах болно гэдгийг бол тэрээр онцолж байсан юм аа. За гэхдээ одоо Европын энэхүү Украин цэрэг илгээж байршуулах төлөвлөгөөг Америкийн нэгдсэн улс одоо хүлээн зөвшөөрч дэмжих хэсэх. За дайдагч талуудын хооронд зуушлах үүрэг үүсгэж байгаа Америкийн бодлоготой энэ нь одоо ямар уялдаа холбоотой байх мөн одоо үүнтэй нийцэж байгаа хэсэг нь бол одоогийн байдлаар бол тодорхойгүй байна. За тэгээ зогсохгүй мөн одоо Европын улс орнууд Франц, Их Британи энэхүү санаачлагыг одоо санал нэгтэйгээр дэмжих хэсэг нь одоогоор тодорхойгүй байгаа ийм одоо асуудал байгаа юм аа. За Украины ерөнхийлөгч Зеленский энэхүү чуулганы дараагаар хийсэн мэдээлэлтэй Оросын эсрэг авч хэрэгжүүлсэн хоригуудыг цуцлах нь бол маш аюултай гэдэг дохиог бид олон талаас бол авч байгаа. Сауди Арабиас ч гэсэн авч байгаа гэдгийг бол онцолсон байгаа. За тэрээр Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин шууд яриа хэлцээ явуулахад бэлэн биш байгааг хэлж эсэргээрээ өөрийгөө ямар ч төрлийн яриа хэлцээ хэлцээнд одоо явуулахаас бол айхгүй байна гэдгийг нэмжэлсэн. За Макрон ч мөн Оросын эсрэг зарим хориг арга хэмжээг цуцлах цаг нь болоогүй байгаа гэдэг дээр чуулганд оролцогчид бүгд санал нэгдсэн гэж бол чуулганы дараагаар мэдэгдээд байгаа юм аа. За Америкийн нэгдсэн улс хар тэнгист гал зогсоож аюулгүй зорчих тал дээр Орос болон Украин улсуудтай тохиролцоонд хүрснээ одоо энэхүү энэ 7 хоногт зарлаад байна. За тэгээд үргэлжлээд хоёр талын хоорондох яриа хэлцээг үргэлжлүүлэн явуулах болно гэдгийг бол мэдэгдээд байгаа. За харин Оросын талаас Орос Украины талаас бол одоо энэ тохиролцоог хүлээж авч байна, дэмжиж байна гэдгийг илэрхийлсэн. Украины талаас бол шууд хар тэнгис гал зогсоох болно гэдгийг мэдгдсэн бол Оросын талаас гал зогсоох тохиролцоог хэрэгжүүлж эхлэхээс өмнө Оросын эсрэг тавьсан одоо зарим хориг арга хэмжээг цуцлах тодорхой нөхцлүүдийг хангасан байх ёстой гэдгийг онцлоод байна. За дэлхийн тайм үргэлжилж байна. Үргэлжлээд энэ 7 хоногт болсон зарим одоо үйл явдлуудаас бас тавчлан хүргэе. Тэгэхээр энэ 7 хоногт Өмнөд Солонгос улсын үндсэн хуулийн шүүхээс тус улсын одоо ерөнхий сайд хан доксуг импичментээр огцруулах одоо энэ
асуудлыг хэрэгсгүй болгож байгаа гэдгээ аль бие усаар одоо мэдэгдснээр тус улсын ерөнхий сайд ханд огсоо одоо үүрэгт ажилдаа эргэж ороод байгаа юм а. За энэхүү шийдвэрийг орон нутгийн цагаар энэ 7 хоногийн даваа гарагийн өглөө гаргасан байгаа. Үндсэн хуулийн шүүхийн 8 гишүүний 5 нь түүнийг импичментээр огцруулахыг эсэргүүцэж 1 гишүүн дэмжиж 2 нь түтгэлцсэн санал өгсөн. Ийхүү үндсэн хуулийн шүүхийн эцсийн шийдвэр гаргаснаар түүний Бүгд найрамд Солонгос улсын ерөнхий сайд болон мөн ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэгчийн албан тушаал ахин сэргэж түүнийг шүүгдэх хугацаанд засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан сангийн сайд Choi Sa-mok-оос тэрээр үүрэгт ажлуудаа аль бие усаар хүлээж авлаа. За Өмнөд Солонгосын үндэсний ассамблеийн зүгээс ханд огсог 2024 оны 12 сарын 3-ны өдөр ерөнхийлөгч Юн Сок-ёолын цэргийн онц байдал зарласан үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгаж импичментээр түүнийг огцруулах санал хураалтыг явуулснаас 87 хоногийн дараа үндсэн хуулийн шүүхийн хүү шийдвэрээ гаргалаа. За тухайн үед хууль тогтоогчид ерөнхий сайд ханд огсог цэргийн онц байдал зарлахаас урьдчилан сэргийлж чадаагүй. Үндэсний ассамблеийн зүгээс үндсэн хуулийн шүүгчдээр томилохоор сонгосон нэр дэвшигчдээс шудраг бус байдлаар татгалцсан. За Юн Сок-ёолын хэргийг мөрдөх тусгай төлөөлөгчийн томилгоонд татгалцсан хариу өгсөн гэх зэрэгээр олон хэрэгт буруутгаж импичментээр огцруулахаар дэмжиж байсан юм. Түүнийг импичментээр огцруулах хэргийн сонсгол өнгөрсөн 2 дугаар сарын 19-ны өдөр ердөө ганцхан удаа явагдсан бөгөөд ханд огсоо шүүхтэр өөрийг нь буруутгасан бүх хүндэтгэл хүчингүй гэж танилцуулсан юм а. За бүх албан тушаал эрх мэдлэн сэргийгдсэн ерөнхий сайд ханд огсоо үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг хүлээн авч байгаагаа илэрхийлж ухаалаг шийдвэр байлаа хэмээн тодорхойлоод шууд нийслэл Сөүл хотдох засгийн газрын байрлал хөдөлж үүрэгт ажиллаа хүлээж авсан юм а. За тангар өргөд удаагүй байгаа Канадын шинэ ерөнхий сайд Марк Карни эх 4-р сард ээлжид бус парламентын сонгуулийг явуулахаа энэ 7 хоногт зарлалаа. За энэхүү энэ оны 10-р сард явагдах товтой байсан Канадын парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө зохион байгуулахаар болж байна. За парламентын сонгуулийн хугацаанаас нь өмнө явуулахаар болсон явдлыг тэрээр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зүгээс ирж байгаа олон тооны аюул занал хийлэлтэй холбон тайлбарлаж түүний намын сонгуулийн сурталчилгааны кампанид ажиллаж мөн Америк нэгдсэн улсын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий мөрийн хөтөлбөрүүд дээр одоо фокуслогдож одоо явагдах болно гэдгийг бол тэрээр хэлсэн байна. За тэрээр одоо энэ мэдээлэл хийх үеэрээ өнөөдөр бид Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын үндэслэлгүй худалдааны үйл ажиллагаа болон манай улсын тусгаар тогтнол занал хийлж байгаа үйлдэлүүдээс шалтгаалan түүхэндх хамгийн хямралтай цаг үетэй нүүр байна гэж мэдгдлээ. За Дональд Трампын хувьд бол хойд хөршүүлэх Канада улсын хил болон тусгаар тогтнолыг удаа дараа үүсгэж Америк нэгдсэн улсын 51 дахь мужи болж нэгдэх тухай мэдгцээр байгаас гадна Канадын эсрэг импортын 25% тарифыг одоо ноогдуулад байгаа нь эх сарын 2-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр болоод байгаа юм а. За парламентын сонгуулийн тав гарснаар Канадын бүхий л улс төрийн намууд сонгуулийн сурталчилгааны кампанид ажилдаа энэхүү ханцуу шамлан ороод байна. Ээлжид бус сонгуульд альч нам ялсан холбооны засгийн газар томоохон өөрчлөлт орох нь тодорхой байгаа талаар ажиглагчид хэлж байна. За консерватив нам, шинэ арчилсан нам, Блок Беквад зэрэг одоо сөрөг хүчний томоохон намууд сүүлийн 10 гаруй жил либерал намын эрх барьсан төр засагт өөрчлөлт шинжилтийг авчрах асуудлыг мөн онцолж байна. За энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад импортлогдсон орж ирэх автомашинуудад 25% нэмэлт шин тарифыг ногдуулахар болсноо лав гарагт аль бие усаар зарлалаа. Үүнд гадны улс орнуудад үйлдвэрлэсэн бүх автомашинууд хамрагдахаар болж байгаа. Шин тарифын нэмэгдэл 4-р сарын 2-наас үржилж эхлэх бөгөөд 4-р сарын 3-наас импортын тарифыг хурааж эхлэх болно гэдгийг Дональд Трамп мэдгдсэн юм а. Түүнчлэн энэхүү импортын тарифын нэмэгдэл нь автомашинаас гадна автомашины сэлбэг эд ангиудад ч мөн үйлчлэх бөгөөд гаднаас орж ирэх автомашины сэлбэгийн хураамжийг 5-р сараас авч эхлэх талаар их сурвалжууд мэдээлэлд байна. Америк нэгдсэн улсын төрийн тэргүүн гадны автомашины импортод ногдуулж байгаа энэхүү тарифын нэмэгдэл байнгын хүчинтэй байх бол Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн гадны компаниудын автомашинд тариф ногдуулахгүй гэдгийг бол онцолсон байгаа. За Трамп өөрийн энэхүү шийдвэрийг дотоодын автомашины үйлдвэрлэлийн салбарт гайхалтай өсөлтийг авчирч Америк нэгдсэн улсад хөрөнгө оруулалтыг татаж ажлын байрыг нэмэгдүүлэх болно гэдгийг бол хэлсэн. Харин салбарын шинжээчид түүний шийдвэрийг Америк нэгдсэн улсын автомашины үйлдвэрлэл зогсоход хүргэж автомашины үн нэмэгдэж салбарын гадаад харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх болно гэж үзээд байгаагаа илэрхийлээд байгаа. Хэдийгээр Трампын шийдвэр дотоодын бизнесүүдийг хамгаалж байгаа мэт харагдах боловч автомашины сэлбэг эд ангиа гаднаас авдаг Америкийн компаниудад давхар дарамт үзүүлж автомашины үн ханшуул олон мянган доллараар нэмэгдэж цаашлаад олон улсын автомашин худалдаа болон нийлүүлэлтийн сүлжээнд сөргөө нөлөөлөх болно гэдгийг шинжээчид хэлж байна. За мөн Трампын шийдвэр олон улсын хурц шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм а. Та бүхэндээ дэлхийн тойм хөтөлбөрийг хүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа.